Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга ирэх гишүүдээ засгийн газраас 4 сарын 2-нд улсын их хурлын холбогдох байнгын хороотой зөвшөөрлцөөр ирүүлсэн эрүүгийн хэргийн талаарх хэрэгцээ тусалцаа харилцаа үзүүлэх тухай Монгол улс бүгд Беларусь улс хоорондын гэрээ төслийг зөвшөөрлцөх тухай асуудлыг хууль зүйн байнгын хороо 4 сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хороо дээрх асуудал дээр Монгол улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 24/4-р заасан журмын дагуу хэлэлцээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн оюун дээр гадаад улсад олноор оршин сууж ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашигыг хамгаалах, хэдэнд эрх зүйн тусалцаа үзүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал гаргасан болно. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх тухай Монгол улс бүгд найрамд Беларусь улс хоорондын гэрээдний төслийг зөвшөөрлөх асуудлыг байнгын хуралдаанд оролцсон гишүүдээ олонхон дэмжсэн. Санал дүгнэлтээ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хөргүүлэхээр тогтсон. Байнгын хорооны эрхэм гишүүдээ эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх тухай Монгол улс бүгд найрамд Беларусь улс хоорондын гэрээний төслийг зөвшөөрлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.